19-р зууны үед богдын одоо хүрээ гэж байсан тийм ээ. Одоо хүрээний үед ардын дуу өөрөө манерын шинжтэй үүссэн байгаа. Ганц шанс хөгжимтэй ч юм уу, ганц хуур хөгжимтэй ардын дуунуудыг дуулж гисэн байгаа. Энэ манерт гоё хоолоогоор ингэж уралж дуулахыг хэлж байгаа. За миний энэ дуулж байгаа дуу бол одоо богдын хүрээний хөгжимчөнд Балдан цэрэн гэж бичээч маань сэтгэл алдраа. Тэгээд тэр хүндэн зориулж бүтээсэн дуу гэж эрүү цагаан болжмор гэж энэ дуу өссөн гэж ярьдаг. Дээлийн хормоо хөдлөхгүй биелэх ёстой гэж тийм одоо баядууд өөрсдөө тийм ээ баяд угсаатны биелгээний онцлог маань тэр байдаг. Елхэнд гэж баядын биелгээ байдаг л та эрэхтэй гол биелгээ гэх юм бол тэр нь болохоор цээжний хөдөлгөөн маш талдаастай. Энэ өмссөн малгай бол яг баяд эрэхтэй малгай. Баяд эрэхтэй дээл бол нэлээ их гэр том тий. Тэгээ өнгөний хувьд бол ер нь баяд эрчүүд ер нь цагаан өнгийн дээлийг ер нь голчлон өмсдөг юм. Эмэгтэйчүүд үсээ самнах, тэгээд ингэсгээ гойд хүрхэх, гараа ингээд угаагаад арчаад байж байгаа. Тэгээд гой толдож байгаа хэсэг. Дөрүүд дээр илүү эмэгтэйлэг тал руугаа тэгээд илүү хомих хялгыг оруулж гисэн би дээ. Баруун Монголын тэр бас хувцсанд нь бас тийм ингээд энэ цагаан захуудыг тэр мөнх цас дуудыг төсөлсөн байт юм байна л да. Уранхай эмэгтэйчүүд нь тийм маш дайчин тийм бүсгүүчүүд байдаг юм байна л да. Дээрээсээ тэгээд нөгөө тухайн үед ингээ нутгийн заагаад өгчдөг гэсэн тий. Одоо ингээл танаа нутаг чи энэ шүү гэд ингээд өгчдөг болохоор уранхай одоо яг биелгээний хувцсны доотлын хормонд яг уужныхаа хормонд нь нэлээд юм өргөнөөр оруулж ирсэн байдаг. Одоо яг юм хар хүрээгээр тэгээд одоо бусад яг одоо угсаатанд нэг тэр нь бай харагдаад идэггүй. Төгсгөлд нь манай гурав болохоор зэрэг жороо биелгээ явж байгаа. Нанжид төгшин маань дэглэсэн хөгжим тэлгээ гэсэн бичиг байгаа. За энэ бүжгэрээ юг харуулах гэсэн хэрэг зэрэг угсаатны хоорондын ялгаа буюу одоо баруун Монгол ардын биелгээний гол онцлог жороо хэсгийг харуулсан гэдэг.